Өнөөдөр Тэнгэр эцэг эхийн өдрийг тэмдэглэх, энэхүү арга хэмжээг зохион байгуулах боломж олгосон Илохийн бурхан, эцэг бурхан их бурхандаа хязгааргүй талархал, яруу алтар, магтаал үргэе. Тэнгэр эцэг эхийн өдрийг тохиолдуулан мөнхийн их нутаг бидний их гэсэн агуулгын хүрээнд та бүхэнтэйгээ хамт Бурханы үгсээс судлая. Тэнгэр эцэг энэ дэлхийд ирээд 37 жилийн урт хугацаанд сайн мэдээний замаар алхаж алдагдсан бүх үр хүүхдээ олохын тулд бидэнд Тэнгэр эхийг зааж таниулаад одсон юм. Тиймээс Илша Иляг дагсан, Йошуа Мосыг дагсан, Петр Иесусыг дагсан. Би эхийг дагна. Би та нарт үзүүлсэн жишээг та нар мөн сурч хэрэгжүүлээрэй хэмээн сургасан. Тэнгэр эхийн үгийг сайн сонсвол олон ёроол хүртэж чадна гэдгийг илэрхийлэхийн тулд эхийн үгийг сайн сонсвол унтаж байхад ч талах гарч ирнэ гэж Солонгос хүмүүс ойлгоход амархан зүйр үгээр илэрхийлсэн байдаг. Тиймээс өнөөдөр эцгийн хүслийг даган эхийн хайрыг дахин нэг эргцүүлэн бодож Бурханы заасан үг сургаалыг хамтдаа судлахад энэ цаг мөчийг зориулъя. Бидний амьдарч буй энэ дэлхийд бидний өдөр тутмын амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй маш ховор, сонин хачин зүйлс их байдаг. Тэдгээрээс яргай загсны амьдралыг авч үзвэл яргай загас төрсөн нутгаа зорин ам ирсэн тэмцлийг үл ажран их нутагтаа эргэж ирдэг амьтан гэдгээрээ олон хүнд танигдсан байдаг. Яргай загсны төрс жараахай болж далайд гардаг. Төрөл зүйлээсээ хамаарад 3-5 жил, заримдаа түүнээс ч удаан хугацаагаар далайд амьдарч байгаад эцэст нь төрсөн нутагтаа буцаж ирдэг байна. Яргай загас төрсөн нутагтаа буцаж ирэхэд нь Бурхан эдгээр загсны дотор суулгасан магнетит гих соронзон эрдэс бодис тэднийг чиглүүлдэг юм байна. Түүгээрээ зүг чигээ тодорхойлж далайн ойролцоох төрлөх голдоо хурж ирмэгцээ хүчтэй үнэрлэх мэдрэхүйгээ ашиглан төрсөн газартаа ирдэг ажээ. Гэвч далайн давстай усанд дассан бие нь голын цэнгэг ус руу орох явцад яргай загас бие махбодын хувьд асар их өвдөлтийг мэдэрдэг байна. Түүнчлэн энэ үйл явцад хоол боловсруулах эрхтэн нь ноцтой мууддаг гин. Мөн бууранд нь олон асуудал үүсэж, заламгайнд нь ч мөн мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг. Ийхүү давстай уснаас цэнгэг ус руу шилжихдээ яргай загас юм мэдхээ болдог. Гол руу орсон мөчөөсөө эхлэн төрсөн нутагтаа хүрэх хүртлээр юу ч идэлгүйгээр сэлдэг юм байна. Замдаа баавгайтай тааруул бариулж идүүлэх, эсвэл бусад зэрлэг амьтдын идэж болох зэрэг аюултай тулгарна. Энэ бүх аюулыг даван туулж, эцэст нь ялж чадсан яргай загас төрсөн нутагтаа буцаж очин, хойч үеийнхээ төлөө төрсөө шахдаг. Дараа нь өөрийн биеийг үр төлөндөө идэж болгон өгч, амьдралаа эзэлдэг юм байна. Бие махбодын асар их өвдөлтийг төвчин байж, төрсөн нутаг руугаа буцах гэж тэмцдэг. Яргай загсны энэ зүнг харахад бид ч мөнхийн их нутаг болох Тэнгэрийн орн руу, Тэнгэр эцэг Тэнгэр ихтэй очихын тулд энэ нүгэлт ертөнцид амьдарсан бие Тэнгэрийн оронд дасан зохицохоор өөрчлөх үйл явцад яг л яргай загас шиг асар их зовлон дагалдгийг ойлгож болно. Яргай загсны амьдралын мөчлөгийг харахад илчлэл 4-р бүлэгт Бурханы бүтээлд хүслээ шингээгээгүй ганц ч юм байхгүй гэж тэмдэглэсэн байдаг нь санаанд ордог. Бурхан яргай загсны онцлогоор дамжуулан бидэнд
чухал хичээл зааж байгаа мэд санагддаг. Энэхүү нүгэлт ертөнцид насаараа амьдрсны эцэст бид ч бас алдсан сүнсний их нутаг руугаа буцахын тулд энэ дэлхий дээр ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Энэ үйл явцад бид энэ дэлхий дээр хайрлаж байсан зүйлсээ нүгэлт мөн чанараа энэ ертөнцид сурсан бүх муу зуршил, амьдралын буруу хэв маягаа бүгдийг нь хаяггүйгээр төрсөн нутагтаа буцаж чадахгүй. Яг л яргай загас далайн уснаас цэнгэг усанд дасан зогцохын тулд асар их зовлон даван туулж байж төрсөн нутагтаа буцаж чаддаг шиг бид ч мөн эцэг эхийн оршдог мөнхийн Тэнгэрийн орондоо буцахын тулд энэ ертөнцөөс сурсан бүх ертөнцлөг буруу зүйлсээ үнсээр нь устгахгүй бол эцэг эхийнхээ ингэрт мөнхийн Тэнгэрийн орондоо буцаж очиж чадахгүй. Бурхан үүнийг яргай загсны амьдралаар бидэнд сургадаг биш үү? Бүхнийг хүслээ шингээж бүтээсэн гэж байдаг тул яргай загсны амьдралаас бидний сурах ёстой олон чухал зүйл байдаг байх нь гэсэн бодол төрж байна. Сионы хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг яргай загсны аялалтай харьцуулъя. Яргай загас далайд амьдарч байгаад төрсөн голынхоо цэнгэг усанд дасан зогцохын тулд ихэд муудсан хоол боловсруулах системтэйгээ тэмцэхээр тэр мөчөөс эхлэн өсөхийг төвчиж төрсөн нутагтаа буцах гэж байдгаараа тэмцэнэ. Үүнтэй адил дэлхийд даярх Сионы бүх гэр бүл маань Тэнгэр эцэг Тэнгэр эхийгээ санан өгүүлж мөнхийн их нутаг Тэнгэрийн орондоо заавал буцаж очино гэсэн шийдвэр гаргадаг. Яг л яргай загас шиг бид өмнө дэлхийгээс сурсан муу зуршил, буруу үг яриа, буруу үйлдэл, буруу сэтгэлгээ зэрэгэ бүгдийг нь хаях ёстой. Бид Сионд Тэнгэр эцэг Тэнгэр эхийхээ зааж өгсөн сургаал сургамжид итгэмжтэй байж дэлхийн хүмүүс дагдаггүй ч гэлээ бидний дагах ёстой Бурханы тогтоол, зарлиг, хуулийг даган мөрдөж мөнхийн Тэнгэрийн хаанчлал руу идэвхтэй урагшилж байгаа гэдэгт итгэж байна. Тэгвэл өнөөдөр Библийн хэд хэдэн ишлэлээр дамжуулан яргай загсны төрсөн нутгаа олох явц болон бидний сүнсний мөнхийн их нутаг болох Тэнгэр эхийгээ олох явцыг мэдэж авцгаая. Илчлэл 22 дугаар бүлгийг хамтдаа нээцгээе. Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Сүнс болон сүд бүсгүй. Өөрөөр хэлбэл Тэнгэр эцэг Тэнгэр их. Ирээрээ гин. Сонсогч нь ирээрээ гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнгүй ав. Бурхан буюу Тэнгэр эцэг Тэнгэр их маань хүүхдүүд биднийг ирээрээ химэн дуудаж бидний очих ёстой мөнхийн Тэнгэрийн хаанчлал гих зорилгыг маань тодорхой болгосон. Дэлхийн хүмүүстэй хамт ертөнцлөг зугаа цэнгэлд автсан байсан би сэтгэлээ Тэнгэр эцэг Тэнгэр ихийн сургаалын дагуу өөрчлөн гэдэг амаргүй. Гэвч тэрхүү үйл явцыг тисэж даван гарсан хүмүүсийн очих газар нь мөнхийн их нутаг маань бидтэй. Тэр л их нутагт маань Тэнгэр эцэг Тэнгэр их ирээрээ химэн биднийг дуудсан. Ирээрээ гэсэн газар руу очих явцад бидний амьдрал шинэ амьдрал болон хувирах ёстой. ертөнцлөг амьдралаас сүнслэг амьдрал руу шилжих ёстой. Тийм биз дээ. Энэ нь яргай загас, давстай уснаас цэнгэг усанд бие дасгадаг зарчимтай. Яг адилхан юм. Үүний тулд Библи бидэнд зам зааж өгдөг. Ром 12 дугаар бүлгийг нээцгээе.
Ром 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг уншъя. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинтгэлээр яа гэсэн бэ? Бидэнд өөрчлөлт байх ёстой. ертөнцид амьдарч байсан итгэл сүсэггүй бие, сэтгэл, амьдралын хэв маяг, дадал зуршил. Энэ бүхнийг тэр чигээр нь өөртөө хадгалж байвал бид сүнснийхээ их нутагт буцаж чадахгүй. Тэдгээр зүйлсэд өөрчлөлт гарах ёстой. Библи бидэнд яг үүнтэй ижил зүйлийг хэлж байна. Оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн, тааламжид, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Бид түүнд дасан зогцох ёстой. Яргай загас төрсөн голдоо буцаж ирэхэд хоол боловсруулах эрхтэн нь бүр муудчихсан байдаг. Гэвч тэр зовлон шаналлыг төвчин юу ч хидэлгүйгээр далайд хуримтлуулсан энергидэл түшиглэн их нутгаа зүглэн эрч хүчтэйгээр урагшилдаг байна. Бидний хувьд ч мөн адил ертөнцид амьдардаг амьдралаас эцэг эхийн хүсэж, таалж, баярладаг Сион дахь амьдрал руу шилжих зайлшгүй шаардлага бидэнд байгаа байхаа. Бүх зүйл солигдож, өөрчлөлт хийгдэх ёстой. Исая 13 дугаар бүлгийн 4-р ишлэлийг хамтдаа харъя. Дугаар бүлгийн 4-р ишлэл. Олон хүний хүл үймэн мэт, улсын дээрх нүсэр их чимээ шуугян. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугян. Түг түмдийн эзэн тулаан цэргүүдийг цуглуулж байна. Цэргүүдийг цуглуулж байна гэжээ. Цэргүүд нь дайснаа дарах хэмжээний чирэг биетэй байна уу? Сэтгэл санааны хувьд хатуужилтай байна уу? Зэр зэвсгээ зохих ёсоор бэлтэж үү гэх зэрэг. Энэ бүхэн шалгалтын жагсаалтад багтдаг зүйлс биз дээ. Бидэнд одоо өөрчлөлт гарсан уу, гараагүй юу гэдгийг Бурхан нэг бүрчлэн шалгаж үздэг. Тийм учраас бид бүгдэд өдөр бүр Бурханы шалгах арга тухайн хүн нэг бүр дэлгэрч байдаг. Итгэл нь сул нэгнийг, итгэлээр нь шалгана. Мэргэн ухаан дутуу нэгнийг бол ухааныг нь тэлхийн тулд ажиллана. Янз бүрийн арга замаар Бурхан биднийг шалгадаг. Заримдаа сорж үзснээрээ биднийг өдөр бүр Бурханы хүн болгон өсгөж, мөнхийн Тэнгэрийн хаанчлал руу хөдөлтийг ямагт санаж, итгэх ёстой юм шүү. Эфес 6 дугаар бүлгийн үг рүү очицгоё. Эфес 6 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Эцэст нь эзэн ба түүний чадлын авгаа хүчдор хүчтэй байх тун. Та нар диаволын зал мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дах, ерийн муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр цөвөн өдөрт эсэргүүцэх чадвартай байж, бүхнийг гүйцэн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж, зөвхт байдлын хуйгийг өмсөж зогс. Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ерийн муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бам бай. Авралын дуулга болон Бурханы үг болох сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэргэг бай. Мөн сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангаахад үг өгөгдөхийн төлөө залбир. Үүний төлөө би гинж доор
элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир. Энэхүү Бурханы өвч зэвсгээр бүрэн зэвсгэлсэн эсхийг маань Бурхан заримдаа залбирлаар, заримдаа үг тунхаглах байдлаар, заримдаа Тэнгэрийн хаанчлалд хэр их найдвар тавин итгэлийн замаар алхаж байгаагаар маань шалгадаг. Эдгээр байдлыг тасралтгүй шалгаж байдаг юм. Ажлын хамт олон, танилуд, ар гэрийнхэн гээд олон янзын хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байв. Тэднийг хараад тэр хүмүүс тэгж амьдарч болж байхад бид яагаад үргэлж ингэж амьдрах ёстой юм бол гэж бодогддог уу? Тэдгээр хүмүүсийн амьдардаг орон зай, бидний амьдардаг орон зай өөр. Бидний мөнхийн их орон өөр шүү дээ. Нэгэн цагт бид ч мөн яргай загас шиг цэнгэг усанд амьдарч байгаад далай руу явсан үе бий. Тэгж байгаад эцэст нь их нутагтаа буцах цаг болоход энэ дэлхийд дасан зогтсон биеэрээ тэр ертөнцид очиж чадахгүй. Тиймээс хоол боловсруулах эрхтэн бөөр зэрэг нь муудаж тэсхийн аргагүй их өвдөлт амсдаг. Ийм асар их бэрхшээлийг туусны эцэст бидний буцаж очих газар бол мөнхийн Тэнгэрийн хаанчлал, их нутаг маань юм. Үүнийг мөн Тэнгэр эхийн ингэр гэж болно. Энэ бүх үйл явц бидэнд зайлшгүй хэрэгтэй. Одоо бид зөвхөн энэ дэлхийг л хараад байхаас илүү их нутгаа хардаг байх ёстой юм. Ариун сүнсний үед энэ үннийг мэдүүлэхийн тулд эцэг Бурхан хүүхдүүдтэй зориулсан Илша Илияг дагсан, Йошуа Мосыг дагсан, Петр Иесусыг дагсан. Би ихийг дагна хэмээх үгээ мартагдшгүй алтан дүрэн болгож өөрийн гар бичмэлтэй тэмдэглэж үлдээсэн байдаг. Хаашаа ч явсан ихийнхээ сургаал зааврыг бүү мартаарай гэж дахин захисан юм. Сионы хайртай гэр бүлүүд маань Тэнгэр эхийн хүслийг даган, эхийн тушаасан бүх сайн үйлс, дэлхийг аврах үйлчлэл, сайн дурын ажил, тунхаглах үйлсийг хэрэгжүүлснээр самар дэлхийн хязгаарт Сион байгуулагдаж, дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдаж байна. Энэхүү ивэлтэй үйлс эцэг Бурханы нэгүүлсэл, их Бурханы өрөөл дор биелэгдсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт Сионы гэр бүлүүд маань эхийн дуу хоолойг сонсхийг одоо ч хүлээж байгаа. Бидний амьдрал далай дүүрд амьдардаг яргай загас шиг байх ёстой юу? Эсвэл их нутаг руугаа буцдаг яргай загас шиг байх ёстой юу гэдгийг нэг тунгаацгаая. Далайд амьдардаг яргай загас үрд амьдарч чадахгүй. Тэр нь мөнхийн газар биш. Одоо бол ирээрэй гэж дуудаж буй. Эцэг Бурхан их Бурханы дуу хоолойг сонсож, сүнснийхээ их нутаг болох их Бурхан руу дэлхий дахин эргэж ирэх ёстой. Зүгнэлийн цаг үе биш үү? Үүнд сүнслэг ертөнцид бол сатан дуртай байх уу? Дуртай байхгүй. Баярлахгүй учраас л Бурхан сатаныг тэгж авирлан гэдгийг ертөнцийн суураас эхлэн хүн төрлөختөнд урдчилж мэдэгдсэн юм. Эхлэл 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Эхлэл 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж түүний үсгийг чи няцлана гэд. Энэ нь Адам Ева хоёрыг мэхэлсэн могойд Бурхан ял шийтгэл оноож буй дүр зурагт гардаг үг. Бурхан би тэр эмэгтэй та хоёрын хооронд дайсагнал үүсгэн гэж хэлсэн. Энэ нь могой буюу диаволтой. Хэн дайсан болох вэ? Би тэр эмэгтэй та хоёрын хооронд дайсагнал үүсгэнэ. Энд гарч байгаа эмэгтэй нь Ева биз дээ.
Эхлэл 3 дугаар бүлгийн үгнээс харвал Еваг амьд бүхний их гэсэн байдаг. Библи бүхэлдээ ийм сургаал зүйлсээр дамжуулан Тэнгэр эхийн оршихуйг ийхүү зааж өгч илчилж байна. 15 дугаар ишлэлийг дахин харвал Бурхан Сатан болон эхийн харилцааг мөнхийн дайсан байхаар тогтоосон. Тиймээс эмэгтэй үр удам хизээж Сатаны талд орохгүй гэсэн утгатай юм. 1:9-д тэд бол хизээ ямагт Бурханы талд зогсох хүмүүс гэдгийг Эхлэл 3 дугаар бүлгээр дамжуулан бидэнд ухааруулж байна. Эцсийн эцэст эдгээр хүмүүс л мөнхийн их нутаг Тэнгэрийн хаанчлалтаа буцаж очих юм. Тэд бол Тэнгэр эхийн талд зогссон хүмүүс. Эхлэл 3 дугаар бүлгийн энэ зүгнэл илчлэл номд ч яг тэр чигээрээ дахин гарч байгааг харж болно. Илчлэл 12 дугаар бүлгийг нээцгээе. Илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг харъя. Суу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг эмэгтэй бусад үр удамтай дайтахаар яв. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо. Эхлэл 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлд могой болон эмэгтэй гардаг бол илчлэл 12 дугаар бүлэгт суу болон эмэгтэй гарч байна. Энд дурдсан луг 9 дугаар ишлэлд бүх ертөнцийг мэхлэгч диавол буюу Сатан гэгддэг хуучны могой гэсэн байдаг байхаа. Хуучны могой гэдэг нь эдийн цэцэрлэгт байсан могойг хэлж байна. Энд могой, диавол, эмэгтэй гурав ямар харилцаатай байна? Өстөн дайсны харилцаатай гэж Библиэд гарч байна. Энэ бол нэн чухал агуулга юм. Тэнгэр ихтэй хамт байгаа бид үргэлж Бурханы талд байдаг хүмүүс гэдэгтээ итгэлтэй байж болно. Эхлэл 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлч эмэгтэй ба эмэгтэй үр удам, могой ба могойн үр удам хоорондоо тэмцэлтэх харилцаатайг харуулсан. Бурхан үүнийг суу ба эмэгтэй зөрчил, мөн сууны үр удам ба эмэгтэй үр удмын харилцааг холбосон. Тэгвэл эмэгтэй үр удмын онцлог юу гэлээ? Тэд хизээд Бурханы тушаалыг сахиж, Есүсийн гэрчлэлийг сахидаг гэж бичигдсэн байдаг. Илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд гарч буй Бурханы тушаалыг сахидаг энэ бүлэг хүмүүс. Өнөө үед дэлхий дээр амралтын өдрийн тушаал, алхасал баярын тушаал, баяруудын тушаал, шин гэрээний тушаалыг сахидаг ямар сүм байна вэ? Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг. Тэнгэр ихтэй хамт байгаа бид биздээ. Энэ бүлэг хүмүүс л эцсийн дүндээ алдсан мөнхийн Тэнгэрийн хаанчлал их нутагтаа буцах юм. Тиймээс л одоо бидний амьдрал бүхэлдээ сүнслэг амьдрал болж өөрчлөгдөх ёстой. Тийм учраас энэ жилч бас эхийн хайрын хилээр дамжуулан үг яриагаа нэг нэгээр нь засцгаая. Үг ярианаасаа эхлээд Тэнгэрийн хүн шиг, эцэг эхийн хүүхдүүд шиг өөрчлөлцвөл гэсэн шийдвэр гаргая. Урд нь баг зэрэг хатуу үгийг хэлдэг байсан бол одоо Тэнгэр элчийн хилээр өөрчлөлцвөл гэсэн үг юм. Уучлаарай, өршөөгөөрэй, баярлалаа, хайртай шүү, хэцүү байна уу? Хүчтэй байцгаая. Эхийн хайрын хилийн эдгээр сургаалаар дамжуулан дэлхийд даяар маш олон өөрчлөлт аль хэдийн гарч эхлээд байгаа. Гэр бүлүүдээ үүнийг хийхэд амаргүй. Эхнэртээ чи минь их хичээлээ, баярлалаа, хайртай шүү гэж тэр бүр хэлдэггүй нөхөр нь нэг өдөр шууд л эдгээр үгийг хэлэх амархан байх уу? Гисэн хэдий ч бид яах ёстой вэ? Бид өөрчлөгдөх ёстой. Өмнө нь тэгж байгаагүй ч энэ бол эхийн сургаал учраас одооноос эхлэн яах ёстой вэ? Хийцгээе. Энэ насан дээр би ч одоо юугаа хийх вэ гэж
толгоогоо маажахын оронд зүгээр л оролдоод үзсэн дээр бүгдээрээ хэрэгжүүлээд сүмээ, ар гэрээ, ажлын байраа, нийгмээ өөрчилж, улмаар дэлхийн ертөнцийг өөрчилж чадах хүмүүс болцгоё. Үүний тулд далай мэд энэ ертөнцид амьдарч байгаад яргай загас төрөлх голтоо буцахын тулд бие махбодоо өөрчлөх ёстой байдаг шиг бид бас мөн чанараа бүрэн өөрчлөх ёстой. Эхийн сургаалыг дагаж, эхийн сургамжийг дагахад өөрт баг зэрэг хэцүү хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй санагдсан ч бид заавал хийх ёстой юм. Ингэснээр нэг сүнс хоцролгүйгээр эцэг эхийн хүсэн хүлээдэг мөнхийн Тэнгэрийн их нутагта бүгдээрээ буцаж очие. Эхийн талаарх иш үзүүлэгчийн зүгнэл манай сүмийн ирээдүй, өөрсдийнхөө ирээдүйн талаар Исая 60 дугаар бүлгээс судалцгаая. Исая 60 дугаар бүлгийн 1-р ишлэл. Бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, эзний алдар чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Энд сатан дэлхийг харанхуйгаар бүрхэж, бүх хүний нүд, чих, зүрх сэтгэлийг гүн харанхуйгаар сохолсон нөхцөл байдал гарцаагүй үүснэ гэж бичсэн байна. Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч эзэн чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл рүү чинь, хаад мандах туяа руу чинь ирнэ. Үндэстнүүд ирж, хаад иргэн ирэхийн тулд хэний яруу алдрын гэрэл хэрэгтэй вэ? Иерусалимын гэрэл хэрэгтэй. Эхийн яруу алдрын үнэн хэрэгтэй. Сионы хүүхдүүд бид дуугүй байж болохгүй. Үүнийг тасралтгүй тунхагладаг байх ёстой юм. Эхийн яруу алдрыг тунхаглаж, эхийн хайрын үгсийг их хуваалцаж, алдагдсан ах эгч дүүсээ олох үнний үгийг ихээр тунхаглацгаая. Ингэсэн цагт л хаад тэр гэрлийг хараад ирнэ. Үндэстнүүд тэр гэрэл рүү ирнэ гэж айлтсан. 4-р ишлэл. Хараага өргөн, эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хүүгүүд чинь ас холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Хүүхдүүд чинь бүгд цуглан ирнэ гэж айлтсан байна. 8-р ишлэлийг уншъя. Үл мэд, үүрэндээ буцах тагтаанууд мэд, нисэж буй тэд хэн бэ? 12-р ишлэл рүү очие. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн хаанчлалууд сүнэн. Эцэст нь Тэнгэр эхийн ингэрт эргэн ирж чадаагүй хүмүүсийн ирээдүйн үр дагаврыг хүртэл Бурхан иш үзүүлэгчдийн зүгнэл дотор илчилсэн байна. Эцэстээ сүрнэ гэж бичсэн. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. 14-р ишлэл. Чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж. Иерусалим Тэнгэр эхийг зовоодог муу хүмүүсийн бүлэгтээ энэ үед бид таарч магадгүй юм. Басамжлагч, зовоогч хүмүүс гарцаагүй бий. Бурхан хүч чадалгүйдээ загалмайд цовдлогдсон юм биш шүү дээ. Хүүхдүүдийнхээ нүглийг цагаатгахын тулд зүгнэл дагуу золиосын амьдралаар амьдарсан шиг энэ ишлэлээс ч мөн зовоогч, басамжлагч, дуулуургүй хүмүүс байх болно гэдгийг харж байна. Чамайг жигшигч бүхэн хүлийн чинь уланд хүртэл доор мэхийн. Тэд чамайг эзний хот, Израилийн ариун нэгний Сион гэж нэрлэнэ. 20-р ишлэл рүү очие. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн гэрэл болж, гашуудлын чинь өдрүүд төгснө. Гашуудлын өдрүүд дуусах хүртэл бол Иерусалим янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдалд байсаар байх нь гарцаагүй юм. Бурхан энэ дэлхийд махан биеэр ирсэн. Эхлэл 3-р бүлгийн 15-р ишлэлд бичсэнчлэн дайсан диавол үргэлж эсэргүүцэн хүмүүсийг эхийн үнэнд итгүүлэхгүй гэж саад хийж
тэдний зүрх сэтгэлийг зүсэн бүрийн аргаар маш овжин гихчин мэхэлдэг. Гэвч эцсээ хүртэл твцсэн хүмүүс Тэнгэрийн оронд ариун хэмээн дуудагдана гэж зүгнсэн байгаа. Гашуудлын тэр өдөр дууссаны дараа л Бурхан өөрийн жинхэнэ төрхөө хүүхдүүд бидэнд бүрэн харуулах байх. 21-р ишлэл. Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мудрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвхт болж газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн мянга болж хамгийн дорой нь хүчрэхэг үндэстэн болно. Эзэн бие цагт нь яарвчлуулах болно. Бурхан анхнаасаа л бүхнийг хийж чадах байсан. Гэвч Бурхан хүүхдүүдээ одоо юугаар өсгөн хүмүүжүүлж байна вэ? Бид яг одоо тэрхүү үйл явцын дунд байна. Бидэнд олон бэрхшээл, тавгүй байдал тулгардаг. Энэ дэлхийд амьдрахдаа эцэг эхийн сургаал ёсоор энэ замаар явах гэхээр ертөнцөөс ялгаатай юм дэндүү их байдаг. Цэнгэг ус болон далайн ус хоёр хоорондоо маш их ялгаатай. Далайн усанд амьдардаг загсыг цэнгэг усанд хийвэл тэр даруй үхнэ. Гэвч нутагтаа буцахын тулд дасан зохицох явц байх хэрэгтэй. Тийм их зовлон тэсвэрлэн давж гарах үед л бие нь өөрчлөгдөж их нутагтаа буцаж очих боломжтой болдог. Гэр бүлүүдээ бид одоо зүгээр нэг Бурханы сүмийн итгэгч гэсэн нэр зүүсэн төдий байх биш. Үнэхээр Тэнгэрийн их нутагтаа буцаж чадах итгэгч болж өөрчлөгдөж, итгэлтэй байх ёстой биш үү? Исая 62 дугаар бүлэгт гардаг Иерусалимийн хэрэм дээр харуулууд шиг Иерусалимийн яруу алдрыг өдөрч шүнж тасралтгүй тунхагладаг байх ёстой юм шүү. Ямар ч үед Тэнгэр эхийн талд зогсож эцэг эхтэйгээ хамт мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг байгуулах Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж өнөөдөр Тэнгэр эцэг эхийн өдрөөр дахин чин сэтгэлээсээ захиад өнөөдрийн сургаалаа үгээр өндөрлөе. Баярлалаа. Ерөөл их аваарай.